Одоо бүгдээрээ Bloom-ийн 6 төвшний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. Bloom-ийн төвшнүүдээр даалгавар боловсруулах хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Бидний хэрэгжилж байгаа тест болон бусад бүх даалгаврууд Bloom-ийн 6 төвшнээр үндэслэсэн байх ёстой. Гэтэл боловсролын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар авч үзэхэд бидний хийж байгаа тест дасгал даалгавар маань зөвхөн Bloom-ийн сэргээ санах, ойлгох, хэрэглэх гэсэн 3 төвшөнд байгаа. Энэ маань өөрөө Bloom-ийн хувьдах доод төвшний даалгаврууд гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн 21-р зуунд биднээс юуг шаардж байгаа гэхээр зэрэг Bloom-ийн дээд төвшний даалгавар гүйцэтгэж хийж сурсан чадварлаг суралцагчдыг шаардаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэх, задлан шинжлэх, бүтээх төвшний даалгавруудыг бид нар үйл ажиллагаандаа буюу сургалтандаа төлхөө хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Та бүхэн энэ хичээлийн жилийн 25-аас 26 оны хичээлийн жилийн улс нийслэл сургууль дүүрэн олимпиадуудын материалуудыг харсан бол эдгээр олимпиадын материалууд нь бүгдээрээ хэрэглэх, задлан шинжлэх, бүтээх төвшний даалгаврууд ирсэн байна. Тийм учраас бид тэдгээрийг хараад маш өндөр даалгавартай байна, хэцүү байна гэсэн дүгнэлтүүдийг хийх нь гарцаагүй. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ энэ төвшнүүдийн талаар дэлгэрэнгүй ойлголт авцгаая. Bloom-ийн 6 төвшин маань сэргээн санах, ойлгох, хэрэглэх, үнэлэх, задлан шинжлэх, бүтээх гэсэн төвшний даалгаврууд байгаа. За хэдүүлээ өнөөдөр сэргээн санах төвшин гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг баримт, нэр томьёо, дүрм тодорхойлтыг цээжлэх, таних. Тэгэхээр бид энэ цээжлээрээ энэ дүрмийг тогтоогоорой гэж хэлж байгаа маань ердөө хүүхдүүдээр гүйцэтгүүлж байгаа сэргээн санах төвшний даалгаврууд байх нь байна. Тэгвэл гол асуулт маань энэ юу вэ? Хэн, хизээ, жагсааж бич, тодорхойлж хэлгэх мэтчилэнгийн даалгавруудыг бид нар өгдөг. Үүнд хэрэглэхдээ нэлээд олон жагсаалтууд байдаг боловч бид сонгохдоо юуг сонгосон бэ гэхээр зэрэг багш нарын хувьд хамгийн их сонгон шалгаруулж авч хийдэг даалгавруудыг авлаа. За жишээ даалгавар дээр өгүүлбэрийн төрлүүдийг нэрлэл алдааны төрлийг жагсаа гэх мэтчилэнгийн даалгаврыг авдаг. Тэгвэл энэ маань ямар сул талтай юм бэ гэхээр хичээлийн зорилгыг зөвхөн цээжлүүлэхээр тогтоологдог байх нь багш нар. Хоёрдугаарт нь өндөр төвшний хичээл санах төвшөнд гацдаг. Асуултууд доод төвшний юу вэ? Хэнийг хэлэх вэ гэх мэтчлэн ерөнхий асуултуудыг их тавьдаг байх нь. Амжилтыг цээжилсэн эсгээр нь хэмждэг. Өөрөөр хэлбэл бид тухайн шүлгийг цээжлээд унш гэж байгаа нь хэдийгээр бид бодохдоо энэ хүүхдэд бид нар бүтээх төвшний даалгавар өгчлөө дэ гэж бодож байгаа бол яг онлынхаа үүднээс бодит зүйл дээр наваад үзэх юм бол энэ маань зөвхөн сэргээн санах төвшний л даалгавар гүйцэтгүүлж байгаа байх нь. Bloom-ийн 2 дахь төвшин маань ойлгох байдаг. За ойлгох даалгавар дээр юм гэхээр мэдээллийн утгыг тайлбарлаж жишээ гаргах ийм төрлийн даалгавруудыг бид нар ойлгох төвшний даалгаварт авч үздэг байна. Гол асуултууд маань яагаад гэж бодож байна? Өөрийн үгээр тайлбарл, гол санаа нь юу вэ гэх мэтчлэнгээр. Жишээ даалгавар эх орон гэсэн үгийг тайлбарл, зохиолын гол санааг тодорхойл гэх мэтчлэн. Бид нар тайлбарлах төвшний даалгаврыг өгтөө хүүхдүүдийн маань бодоод үзэхэд тухайн сэдвийг хэр ойлгосон юм бэ гэдгийг нь багш мэдэж авахыг хүсэж байна гэсэн үг. Тэгвэл ойлгох төвшний даалгаврыг багш нар боловсруулж хүүхдүүдэд өгжээснараа ямар сул талтай вэ гэхээр ойлгосноо гэх асуулт нь хүүхдийн мэдлэгийг баталгаажуулж чаддаггүй. Даалгавар нь сануулгах төвшний давталт ихтэй тайлбарлуулах, харьцуулах, жишээ гаргуулах гэх мэт сурагчийн өөрийн үгээр илэрхийлэх чадварыг шалгахгүй. Тэгэхээр бид бодохдоо хүүхдүүдээр өгж байгаа даалгаврууд маань яг Bloom-ийн аль төвшөнд байна? Тэргээрээ хүүхдээ хэр задлж хөгжүүлж чадж байна вэ гэдгээл харах зорилгыг агуулах хэрэгтэй байх нэ. 3 дахь төвшөнд хэрэглэх. Хэрэглэх гэдэг маань юу юм бэ гэхээр сурсан зүйлээ бодит нөхцөлд ашиглах чадамжийг нь буюу чадварыг нь шалгах ийм төвшний даалгаврууд. Энэ бол дээд төвшний даалгавар руу шилжин орох хамгийн эхний үе шат. Тэгэхээр бид нар энэ төрлийн даалгавруудыг хүүхдүүдэд өгөх нь маш үр дүнтэй гэсэн үг. За гол асуултууд маань юу юм бэ гэхээр хэрхэн хэрэглэх вэ? Яаж ашиглах вэ? Дүрмийг хэрэглүүл гэх мэтчлэнгийн асуултууд байдаг ба жишээгээр тайлбарлавал алдаатай өгүүлбэрийг дүрмээр зас, өгүүлэмжийн дүрмээр богино текст зохио гэх мэтчлэн. Тэгвэл энэ даалгаврыг өгөөгүй сул тал маань юу байдаг юм бэ гэхээр бодит хэрэглээний даалгавар хүүхдүүдэд өгдөггүй, онлын асуулт давмгайлдаг, амьдралтай холбоотой бодлогогүй, даалгавар нь санах ба ойлгох төвшний холимог даалгавруудыг өгдгөөрөө хэрэглээний төвшний даалгаврыг хэрэглэхгүй байхын сул тал нь илэрдэг байна. 4 дахь төвшин маань задлан шинжлэх төвшин.
Задлан шинжлэх төвшин маань хэсэг хуваах, харьцуулах, шалтгаан үр дагаврыг нь гаргах гэх мэтчлэнгийн даалгавруудыг сурагчдаар хийлгүүлэн яагаад ингэв, харьцуул, дарааллыг тодорхойл гэдэг үйл үгсийг ашиглаад өгдөг даалгаврууд. Жишээлбэл гол ба туслах дүрийг харьцуул, зөрчил үүссэн шалтгааныг тайлбарл гэх мэтчлэн. Сул тал маань бидний гаргадаг сул тал гэсэн үг тийм ээ. Юу юм бэ гэхээр адил ялгааг нэрлэл гэх мэт энгийн даалгавруудыг хүүхдүүдэд өгөөд үүнийгээ бид нар задлан шинжлэх төвшний даалгаврыг өгчлөө гэж хардаг. Шаардлагатай мэдээлэл баримт хүүхдүүдэд өгдөггүй. Багш өөрөө бүх дүгнэлтийг гаргадаг. Яагаад асуулт нь шинжилгээ болдоггүй. Яагаад гэвэл тодорхой байдаггүй гэсэн үг. Яагаад тэгж бодож байгаа юм чи яагаад ингэж байгаа юм гэдэг болохоос биш хүүхдүүдэд өөрсдийнхөө дүгнэлтийг хийх тийм боломжийг олгодоггүй байх нэ. 5 дугаарх маань үнэлэх. Үнэлэх төвшний даалгавар маань юу юм? Баримтад үндэслэн дүгнэлт гаргах чадварыг хүүхдүүдэд суулгах ийм зорилго бүхий даалгавар байдаг. Тэгвэл та юу гэж дүгнэх вэ? Яагаад баталгаагаа хэл гэх мэтчлэнгийн гол асуултуудыг тавигддаг ба жишээ даалгавраар тайлбарлахад баатрын шийдвэрийг үнэл, хоёр санаанаас илүү үндсэлтэйг нь сонгон тайлбарлах гэх мэтчлэнгийн өгөгдсөн даалгавар маань өөрөө үнэлэх төвшний даалгавар болдог байна. Тэгвэл бид үнэлэх төвшний даалгаврыг сурагчдаа хийлгээгүй маань сул тал нь юу юм гэхээр дүгнэлт нь нотлогоогүй санал хэлэх төвшөнд зөв буруу гэх хялбар дүгнэлтийг давамгаалдаг. Жишээлбэл эхийг уншаад үнэн худлыг нь хэл. Эхийг уншаад асуултанд хариул гэх мэтчлэнгээр асуулт хариултыг өгөх боломж нь тодорхойгүй байдаг гэсэн үг. За маргаан нотлогоонд тулгуурласан орчин үүсэгдэггүй. Шүүмжилтэй сэтгэлгээ анализ төвшнгөөс дээш өсөхгүй гэсэн байгаа. Тийм учраас бидний энэ даалгаварт хийдэг сул тал маань энэ байх нэ. Хамгийн өндөр төвшний даалгавар бол бүтээх төвшний даалгавар. Бүтээх төвшний даалгавар маань шин санаа гаргах, бүтээл тойрвох гэсэн гол үйлүүдийг сурагчдаар гүйцэтгүүлдэг ба шин санаа гарга, өөр хувилбар зохио, шин шийдэл санал болгох гэсэн гол асуултуудаар бий болдог. Жишээгээр тайлбарл зохиолын төгсгөлийг шинчил, сурталчилгааны ураа зохио гэх мэт. Бид нар энэчнээс нэг зүйлийг харахтаа хүүхдүүдээр өгдөглөөр зургийг буд эсвэл будснаа тэг гэд бүтээлэл хийж гаргаж байгаа бол энэ бүтээх төвшний даалгавар юм байна гэж багш нараа бас андууран боддог. Ингээд бүгдээрээ энэ төвшний даалгаврын сул талуудтай танилццгаая. Бүтээх төвшний даалгаврын багш нарын гүйцэтгүүлдэг даалгавруудын сул талыг нь бүгдээрээ танилццгаая. Нэгдүгээрт нь постер презентацийг бүтээл гэж андуурдаг. Бид нар сурагчдаар нэг постер юм уу эсвэл нэг презентацийн тавиарай гэж тавиулчаад тэрнийгээ хүүхдүүд маань бүтээл хийлээ гэж боддог. Гэтэл тэр маань гол үндсэн санаа нь юу байх ёстой вэ гэхээр зэрэг хүүхдийн өөрийнх нь дотоод мэдрэмж, дотоод сэтгэлээс гарсан бидний заасан хичээлийг хэр чадвар болгож гаргаж байна вэ гэдгийг үзүүлсэн тийм байх ёстой. За хоёрдугаарт нь шинэлэг санаа шаардахгүй. Гаргаад л ирсэн хийгээд л битсэн болоо гэсэн үндслээр бид нар үнэлдэг байна. Гуравдугаарх дээр нь доод төвшнийг хангалттай бэлдээгүй. Өөрөөр хэлбэл үүнээс доодох төвшин болох сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх төвшний даалгавруудаар бид нар яг бүтээх төвшний даалгавар бэлтгэх замыг нь зааж хүүхдүүдэд төвшөнд нь даалгаврыг боловсруулж өгж байгаагүй гэсэн үг. Бүтээлийг гоё харагдсан эсгээр нь үнэлдэг. Гоё өнгөлөг, гоё хавцастай, гоё л байх юм бол энэ бүтээл маань өөрөө гоё юм байна гэдэг. Гэтэл өөрөө номыг хавцаар нь битгий дүгнэ гэдэгтэй адилхан зарим нэгэн хүүхдийн ядмагхан хийсэн өнгөтэй хавцастай бүтээл дотор хамгийн сайхан шийдэл санаа, хамгийн сайхан агуулга оршиж байхыг бид мэддэггүй. Тэгэхээр бүтээх төвшний даалгавар гэдэг бол хүүхдийн оюуны хувьд гүйцэтгэж байгаа хамгийн өндөр төвшний даалгавар учраас тухайн бүлэг сэдвийн хичээлүүдээр мэдэж авсан зүйлээ хэрхэн чадвар болгож чадаж байгаа юм бэ? Сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх төвшний даалгавруудаар хийж гүйцэтгэж байсан энэ бүх үүлийн нэгдэл нь бүтээх төвшний даалгавраар илрэн гарна гэдгийг багш та бүхэн маань мэдэж авах ёстой. Ингээд та бүхнийгаа Блумын 6 төвшний талаарх ерөнхий мэдээлэл ойлголттой танилцууллаа.